байцгаана уу? Одмондөр сугаас та бүхнийхээ амраг ярин мэдчилж байна. Химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Захин ирээдүйд хамтдаа G-Mobile компани болон чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids ивэнттэй ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хост толгоноор та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдөр химиг шоглосоор хиймдээ Нобель хүртсэн физикчийн талаар бэлгүүн маань бидэнд ярьж өгөн. За Хятад улсын Ланжа хотоос физикч бэлгүүнтэйгээ холбоотой байна. Өдрийн мэнд төргий бэлгүнэ. Өдрийн мэнд сайн байцгаана уу гэх. Өнөөдөр болохоор айгу яг нөө мэддэг хүмүүс нь сонсох юм бол шууд хэний тухай ярих гэж байгаа гадарлаж байгаа бах. Тэгэхээр Ernest Rutherford гэдэг физикч одоо 100 жилийн өмнө өдгөөс 100 жилийн өмнө амьдарч ирсэн. Тэгээд энэ хүнийг яагаад нэрээ ингэж өгсөн бэ гэхээр мань хүн амьдралынхаа сүүлийн одоо хэдэн жил химийн шинжилгээ ухаан болон одоо биологи, геофизик гэх мэт энэ шинжилгээнүүдийг агүй шүүмжилдэг байсан юм. За яг шүүмжлэх гэхээр бас өөр. Одоо шүүмжлэн гэдэг чинь тухайн зүйлийн сайн мууг хоёулангийн ярина гэсэн үг шүү дээ, тий. Сайнтай муутай нь яриад жишээд гарц гаргалгаа энэ төр хайна гэсэн үг, тий. Монголчууд болохоор шүүмжлэн гэдгийг доромжлно гэж ойлгодтой юм шиг байна. Ягаад ч юм доромжлох бол биш, тий. Доромжлох чинь доромжлох гэх тусдаа үг байгаа гэдэг. Тэгэхээр манай хүн болохоор яг шүүмжлэн гэхээс илүү шоглдог байсан гэж болно тий. Айгүй их босод шинжилгээнүүдийг шоглдог гэсэн. За өөрөө бол физикч хүн байсан. Тэгээд өөрөө бүр юу гэж хэлдэг байсан бэ гэхээр ерөөсөө хүн төрлөخت нэг л шинжилгээ байгаа тий. Физикийн шинжилгээ л гэж шинжилгээ байгаа. За бусад шинжилгээ бол ерөөсөө марк цуглуулагч нар гэж хэлдэг байсан байгаа байхгүй. Зүгээр марк цуглуулдаг юм хөтүүдээ. За яаж байгаа юм гэсэн өөрийнх нь одоо хэлдгээр бол физикийн шинжилгээ одоо материйн гүнийг судалдаг тий. Ямар нэгэн зүйлийн хамгийн гүн гүнзгий утга агуулмжийг физикийн шинжилгээнд судалдаг. Бусад шинжилгээ бол тэр гүн гүнзгий одоо судалгаанаас гарч ирсэн үр дүнгуудыг энэ надад хэрэгтэй байна. Би энийг нь авъя. Энэ надад хэрэгтэй байна. Би энийг нь авъя гэд ангилах үйлдэл хийдэг учраас зүгээр марк цуглуулагч нар гэж нэр хэлэх хэрэгтэй гэдэг байсан. Тэргээр бас ингээд айгүй их одоо шүүмжлэл өртдөг байсан л та. Тэгснэ хамгийн инээдтэй Ernest Rutherford гэдэг энэ физикч маань өөрөө химийн салбарт Нобелийн шагнал авсан байхгүй. Өөрийнхөө ингээд хамгийн их юм шүүмжилдэг те хамгийн одоо шүүмжилдэг л гэчээд хамгийн их юм шоглдог байсан салбартаа Нобелийн шагнал авсан ийм хүн байна. Тэгэхээр энэ хүний нээлтийн тухай ярина. За амьдралын тухай бол нэг ярихгүй. Амьдралын тухай ярьдаг өөр нэвтрүүлэг байсан те. Магадгүй тэр нэвтрүүлэг дээрээ дараа хожим нь ярина. За тэгэхээр энэ хүн ямар нээлт хийсэн бэ гэдэг нь өөрөө маш чухал. За өмнөх 2 дугаар дээр 3 дугаар дээр уран бит 2 химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлгээр ерөнхийдөө уран гэдэг элементийг бид нар нээгээд протон тэдэн 92 протонтой байдаг тэдэн нейтронтой байдаг. За яаж хүн төрөлхтөн ашиглаж сурсан өнөөдөр бид нар яаж ашигладаг бидэрт ямар энэ цоошин атомын эренг авчирсан бэ гэдэг тухай ярилцсан байна. За нөгөө талд энэ Ernest Rutherford гэдэг хүн байгаагүй бол энэ хүний туршилтууд энэ хүний тэр алдарт одоо лаг тарих байгаагүй бол тий сэтгэлгээ байгаагүй бол бид нар өнөөдөр атомын гүн рүү өнгөх боломжгүй болох байсан байхгүй юу вэ гэхээр ерөөсөө товчхон хэлэх юм бол Ernest Rutherford гэдэг энэ физикч маань хүн төрлөختнийг атомын гүн рүү хөтөлж оруулсан физикч байна. Өөрөөр техникийн хэлээр хэлэх юм бол атом ямар бүтцтэйг хамгийн анх олж нээсэн эрдэмтэн гэсэн үг. Ernest Rutherford. За энд нэг юм жижигхэн юм комент хэлэх гэсэн. Тэр нь юу гэхээр монголчууд Ernest Rutherford гэж галглаад бичдэг. Оросоос авсан галиг гэж би ойлгосон. Англиараа болохоор Ernest Rutherford гэж галглаж байгаа. Тэгэхээр хэрвээ манай сонсогч нар англиар нь хайх юм бол Google-ээс ч юм уу ChatGPT-гээс асуух юм бол Ernest Rutherford гэж хайвал гарч ирнэ. Яг Rutherford гэдэг дуудлагаар нь хайх юм бол өөр эрдэмтэн гарч ирээд байдаг юм л. Өөр нэг математикийн хүн гарч ирээд илүү та таг мэдгүй хүн гарч ирж байсан. Тэгэхээр тэрийг бас анзаарах хэрэгтэй юм бэл. Тэгэхээр Ernest Rutherford гэдэг энэ эрдэмтэн маань өөрөө Шинэ Зеланд гэдэг тий Австралийн урд Шинэ Зеланд төрсэн эрдэмтэн. Энэ нөгөө ханад төрчид миний хамраг уншиг надад зөв хэлж чадахгүй байх шиг байна тий. Ханад төрчихсэн ханад төрөх гээд шиг байна. Айгүй их ханад ер нь Монгол, Япон, Солонгос, Хятад тавиар байх шиг шүү дээ. Хүн болгон л ер нь ханадтай. За тэр ч яах вэ? Нөгөө үг олдож өхөр холдлоо гэдэг шиг. Тэгэхээр Шинэ Зеланд улсад төрсэн хүн. За энэ хүн бол өөрөө зүгээр нэг юм фермчний гэр бүл төрсэн байгаа. Тэгээд фермчин болон бага ангийн багшийн гэр бүл төрсэн ийм хүн байгаа.
Тэгээд хамгийн том нээлт нь юу гэхээр 1908 онд Резерфордод 1909 он шүү уучлаарай. 1909 онд Резерфорд өөрийнхөө шавнар бол Ханс Гайгер. За Гайгерыг манайхан санаж байгаа бах тий хэн гэдгийг. Ханс Гайгер болон Эрнст Марстен гэдэг хоёр шавтайгаа одоо PhD-г оюутанд байгаа гэсэн үг шүү дээ. Докторийн оюутанд байгаа гэсэн үг. Туршилт хийсэн байгаа. За энэ туршилт нь юу вэ гэхээр хоёулаа нэг юм алтан бүгж вэ гэж бодъё л тоо тий. Ямар нэг юм алтан бүгж вэ гэж бодъё. Тэр алтан бүгжээ сайхан хайлуулад шингээ алт уулгаж байгаа давтаад цаас суулгах чи юм цаас шиг нэмгэн ялтас суулгах чи. Гэхдээ бүр цааснаас ч нэмгэн болгоно хоёлаа. Яг тэр нөгөө алт чинь маш уян хатан мөртлөө маш нягт металл шүү дээ тий. Алтны тухай дугаар дээр хоёлаа маш их ярьсан нэг. Тийм ингээд болгоод тэгээ ингээд нэг юм лабораторид ширээн дээр голтон тавьчихна. Тэгэнгүүтээ эсрэг талд нь альфа бүүмөр бууддаг буу тавьчихж байгаа. За тэр нэгсэндээ зүгээр л өөрөөсөө альфа бүүм цацрагдаг цацраг итгэвт элемент тавьчихна гэсэн үг шүү дээ. Тэгээ ингэж тавиад нөгөө алтны ялцсайгаа хоёлаа альфа бүүм буюу гелийн цөмөр буудаж байгаа байхгүй. За одоо манай сонсогч нар бол альфа бүүмгийн гүтэл гелийн цөм гэж шууд толгоонд нь орж явах хэвээр тийм одоо нөгөө нэг нейроны холбоос үүсцэн байх хэвээр. Хэрвээ ингээл бит хоёрыг банк сонсож байгаа бол тийм ингээ автомат rewiring тэнцээ хийгдсэн байх хэвээр. Тэгэхээр юм альфа бүүмөр буудаад тэр альфа бүүмс маань тухайн алтны ялцыг нэвт гаргах нь ойх нь гэсэн юм одоо туршилтыг хийж үтсэн байна л та. Тэгэхээр энэ туршилтыг яагаад хийсэн бэ гэдэг нь өөрөө сонь тийм. Чи зүгээр байж байгаа л хийчихгүй шүү дээ. Тэр туршилтыг тийм зүгээр байж байгаа л гинт хоёулаа сайхан алтны ялц буудаж үзье тийм. Нэг тийм ажилгүй юм гэж байхгүй тийм. За тэгэхээр тэр энэ хаанаас гаралт энэ өөрөө хаанаас гаралтан бэ гэхээр J.J. Thomson гэдэг эрдэмтэн өөрөө сөрөг цэнэгтэй бүүм буюу электрон гэдэг бүүмийг олж нээсэн. За энэ бүүм маань өөрөө ус төрөгчийн атомын цөмөөс 1800 дахин хөнгөн ийм бүүмийг олж нээснээр атом гэдэг чинь сөрөг цэнэгтэй электрон гэдэг нэг юм бүүмээс бас тогтдог юм байна. Гэтэл атом чинь ингээ гаднаас нь харахаар цахилгаан сармаг байдаг юм байна. Гэдэг нь тухайн атом бол өөрөө ижил тооны сөрөг цэнэгтэй электрон болон эерэг цэнэгтэй ямар нэгэн объектээс тогтдог юм байна гэж үзэж эхэлсэн байгаа байхгүй. За ингээд Thomson гэдэг эрдэмтэн атомын анхны моделийг төвшүүлсэн. За энэ моделийг өнөөдөр ингээ янз янзаар хэлдэг. Үзэмтэй бялуу, үзэмтэй талах гэх мэтэр тий. Яг нь надад бол үзэмтэй талах гэдэг нь илүү ойролцоо байдаг юм. Ягаад тэгэхээр үзэмтэй бялуу бол би идэж үзээгүй. Үзэмтэй бялуу идэж үзсэн нь байдаг ч юм уу юм. Үзэмтэй пүүлчиг. Пүүлчиг. Яг пүүлчиг чи одоо талхал юм да тий. За үзэмтэй пүүлчиг гэж мэрэгчээ тий. Тэр үзэмтэй талхны атомын загвар гэж байна. За энэ юу гэхээр ерөөсөө атом гэдэг бол үзэмтэй талах шиг. За үзмүүд нь нөгөө сөрөг цэнэгтэй электронууд нь за тэрийг ингээд тойроод эрэг цэнэгтэй нөгөө талхны тэр объектууд тий эрэг цэнэгтэй ийм зүйлээ гэж анх таамагласан. За тухайн үед физикч нар химч нар энийг агуу гой хүлээгээд авцсан. Өн чинь болж чинь тий агуу гой моделүүд хүлээгээд авцсан. За хин харин энийг хүлээж авахдаа агуу шүүмжлэлтэй жинхэнэ шүүмжлэлтэй хандсан бэ гэхээр манай Rutherford буюу Ernest Rutherford байсан байна. Rutherfordд энэ модель ер нь их таалагдаагүй. Яг тэгэхээр айгу өөрт нь бол ингээд нэг хүний юм gut feeling буюу instinct гэж байдаг ч тийм. Өөрийнх нь ойлголтоор хэрвээ атом үзэмтэй талах шиг юм одоо бүтцтэй бол би тэр атом руу ямар нэгэн бөөмөр буудах юм бол шууд нэвт гарна гэж төсөөлсөн байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл атомыг хоёулаа ингээд эрэг цэнэгтэй одоо эрэг цэнэгтэй бөөм, сөрөг цэнэгтэй электронууд нь ингээд жиг талхсан үзэмтэй талах шиг юм байж ангууд хоёул үзэмтэй талахыг гаднаас нь үрдэн сумтай буугаар буудъя тий. Үрдэн сумтай бууны сум чинь зүгээр талхаа нэвт явчих штэ тэнцээ. Ямар нэгэн одоо юмд ойхдохгүй тийм үү. Дандаа ихэнхдээ нэвт яваад ирнэ гэсэн. Ерөөсөө тэр электроныг очиж мөрөх магадлал нь асар бага штэ. Мөрөглөө гэхэд жоохон далийн тийм үү манай сум. Ингээл нэвт яваад ирнэ гэсэн. Ингэж төсөөлсөн маа. За тэгвэл яа гэсэн хэрэг Rutherford ерөөсөө энийг шалгаж үзье гэх тийм. Энэ яг үнэн үү худлаа юу гэдгийг шалгаж үзьегээд түрүүний алтны ялцыг альфа бүүмөр буудах туршилтаа хийсэн байна. За ингэж хийсэн чинь үнэхээр одоо хачин юм болсон. Тэр нь юу гэхээр хэрвээ атом үзэмтэй талах шиг бүтцтэй бол альфа бүүм тухайн атомаар нэвтрээд өнгөрөхдөө дандаа цаашаа нэвт явах байхгүй. Нэгсэнд хоёулаа ингээд ширээний гол алтны ялтас баруун талд нь буудаж байгаа альфа бүүмээр буудаж байгаа буу зүүн талд нь хоёулаа дэлгэц тавьчихъя тий. За тэр дэлгэц нь бол цайрын сульфатаар хийсэн юм дэлгэц. Тэр нь яадаг вэ гэхээр нөгөө альфа бүүм чинь цайрын сульфат дээр очиод мөргөхөөр гэрэл гаргадаг, оч гаргадаг гэсэн.
Тэгэнгүүт нөө миний сум цаашаа ингээд нэвт гарчлаа гэдэг би хоёлаа мэднэ гэсэн үг байхгүй. Тэгж ингэж мэддэг. За ингээд буудлаа. Буудсан чи ерөөсөө ихэнх сум нь цаашаа нэвт явал цаад яг цайрын дэлгэц дээр маань амар гоё ингээд очооч үүсэл те. Очлуурууд үүсэл гэрэл анивчаалаа. Ингээд харангууд эхлээд хоёлаа шууд нэгт яг хуу Резерфорд бол жоохон урам нь хугарна те. Мань хөрч үзэмтэй талхны атомын загвар дургу байгаа учраас гэтэл эн чи батлаад шүү дээ. Үзэмтэй талх үуч магадгүй байна гэд батлаад байна. Тэгэнгүүт нөө жоохон дурамчхан ч гэсэн туршилт үнэхээр ингэж хэлж байгаа учраас за энэ үнэн байж магадгүй байна. Гэтэл өөрт нь дахиад нэг юм одоо зөвүүн санаа төрсөн байгаа байхгүй. Тэр нь яаж вэ гэхээр одоо мэрэгэн санаа гэдэг шүү дээ те. Мэрэгэн санаа төрсөн байгаа. Тэр нь юу вэ гэхээр нөгөө ялцыгаа хөдөлгөч хоёлаа. Яг нөгөө нэг алттай ялцсны хойно биш, ялцыгаа биш юм манайхаа уучлаарай. Дэлгэцийг хөдөлгөч нөгөө алттай ялцыгаа ингээд тойруулаад эргүүлээд тий дэлгэцээ. Нэг гэсэндээ тойруулаад эргүүлээд ах юм бол нефт гарч байгаа ч гэсэн нефт гарахтаа жоохон ингээд альфа бөөм гэдэг бол эрг цэнхтэй бөөм штэ тий. Хоёр ширхэг протон байгаа учраас. Тэнгүүд үзэмтэй талхан дотор маань байгаа өөр эрг цэнхтэй бөөмтөө мөргөлдөх юм бол ингээд жоохон чиглэл нь өөрчлөгдөн тийм үү. Яг өдөөс нь буудан одоо жишээ нь ингэж төсөөл манайхаа. Бильярдны шаргуудыг ингээ богинөрүүлээ тавьсан байж байгаа юм. Би буудангууд бухаараа нөгөө бильярдны шаргаа очиж мөргөнгүүд манай бух маань ингээ өөр тишээ очиж далидаг штэ тий өөр бөмбөгтөө очиж мөргөлдөхөөр тийм маягаар төсөөлөх юм бол чиглэлээ өөрчилж яг нефт явж байгаагаас гадна баруун тишээ очиж байгаа зүүн тишээ очиж байгаа альфа бөмбөсүүдийг хоёлоо бүртгэх боломжтой болчих штэ нөгөө нэг дэлгэцээ ингээ эргүүлээд хөдөлгөөд байгаа учраас. Тэнгүүд нь баруун талд нь тавьж үзээл, зүүн талд нь тавьж үзээл. Тэнгүүд ингээл жоохон далисын юмуд ажиллагдаад за баруун зүүнд нь очингууд бүр бараг байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгж амар одоо ойх боломжгүй. Тэр чинь нөгөө маш бага хэмжээгээр л ойлгож байгаа учраас. За ингэнгүүт нь улам ингээл батлаад исэн чинь бүр хачаа юм нь юу болсон бэ гэхээр эргүүлсээр хагаад яг буутаага бууныхаа ард авчраа тавьчих л та тий. Нэг гэсэндээ ваа. За ард авчраа тавьсан чинь тэнцэн гэрэл гардаг байхгүй юу? Тэнцэн нөгөө дэлгэцэн дээр нь гэрэл гараад манай Резерфорд Гайгер Марст нь 3 чинь тэнцэн шок болт юм байна шүү дээ. Хүү эн чи юу болж байна гэд. Ерөөсөө үзэмтэй талхны атомын загвар зүв бол баруун одоо би дэлгэцийг яг алтны ялцсан яг ард байгаа дэлгэцийг жоох ингээл хөдөлгөөл улам баруун тийш нь очих тусам дэлгэцэн дээр гарч байгаа гэрлийн тоо багассан тэнцээ. Багасаараад би яг дэлгэцнийхээ урд буюу бууныхаа ард авчраа тавьчих юм бол ерөөсөө тэнцээ гэрэл гарах ёсгүй байхгүй юу? Үзэмтэй талхны загвар үнэн л бол тэгсэн чи гэрэл гардаг байхгүй юу? Энгүүд чин гайхаж наач одоо юу болж байна те энэ бол бүр айгүй хачин зүйл болж байна. За энийг тайлбарлах ерөөсөө цорын ганцлах боломж байна. Тэр нь юу вэ гэхээр хэдүүлээ ингэж төсөөлье. Үзэмтэй талх гэдэг маань бильярдны ширээн дээр хоёлаа мөрөх гэж байгаа нэг юм гурвалжин хэлбэртэй тавьдаг штэ бильярдны бөмбүүдээ. Тэрийг зүгээр хоёлаа бильярдны ширээн дээр ингээд замбраагүй хоорондоо зайтаагаар тавьчих л да тий. Нэг талд нь хоорондоо нэг юм тодорхой за 30 см 15 см гэдэг ч юм уу зайнуудтай тавьчих л да. Тэр дундуур хоёлаа бухаа явуулахад бух бол ерөнхийдөө цааталт нь очиж штэ тий. Тэр дунд ямар нэгэн эсвэл бөмбөгтөө мөргөлдлөө гэхэд чиглэл нь ингээд жоохон далийн тийм үү. Тэгэл дандаа цаатлын хан дээр очино. Тэгвэл хоёулаа нөгөө бүх бөөмсгөө бүгдийг бөгнүүлээд айгүй юм өндөр нэгттэй болгоод ширнийхэн голд тавьчих. Тэгэд яг өдөөс нь бухаараа буудах юм бол юу болдог вүлээ? Бух маань буцаад өдөөс ойгоод хүрээд ирдэг штэ тий. Буцаад ойгоод явчихдаг штэ. Тэгэхээр яг ийм юм болчихно гэсэн. Нөгөө альфа бөөм чинь атом дотор нэвтэрж оронгуудаа атомын цүм гээд маш өндөр нэгттэй нөгөө баахан бильярдны бөмбүүдийг ингээд бүгдийг нийлүүлээд маш өндөр нэгттэй ямар ч зай завсаргүй юм болгоод ингээд барьсан юм шиг. Тийм өндөр нэгттэй болсон юмыг очиж мөргөнгөд шууд буцаад байна шүү дээ. Тэр чинь маш өндөр энергитэй юм өргөж байгаа юм шүү. За эсвэл бүр ингэж төсөөлж болно. Альфа бөөм маань алтны атомын цөмөөс жижигхэн шүү дээ. Алтны атомын цөм чинь өөрөө аюу том цөм байж байгаа тийм. Бид нар орчин үеийн мэддэг ойлголтоо. Тэгэнгүүт би нэгсэн том хан руу тенсний бөмбөг буудаж байгаа байхгүй. Тэгэх юм бол тенсний бөмбөг чинь шууд над руу буцаад байгаад үрээд ирдэг шүү дээ тий. Ийм зүйл болж байна гэсэн үг. Ийм зүйл болоод энийг тайлбарлах цорын ганц боломж юу вэ гэхээр ерөөсөө үзэмтэй талхны загвар бол дашин шог юм байна. Энэ бол ерөөсөө худлаа тий. Шал буруу загвар байна. Атом гэдэг чинь өнөөдрийн бидний нөгөө мэддэг болсон гаригын загвар буюу атомын цөмд эрэг цэнхтэй цөм гэдэг нэг юм байж гин тий. Маш өндөр нэгттэй.
Ерөөсө тухайн атомын хамаг масс нь нийт массынх нь 99.9% шиг манайхаа бүр тэр цөмдөө төвлөрөөд байж идэг. Ийм өндөр нэгттэй хүнд юм байж идэг байх ёстой юм байна. Тэгээд тойроод электрон эргэлдэж явах ёстой юм байна. За тэгээ гаднаас нь нарны аймаг шиг. Тийм нарны аймаг шиг яг зөв нарны аймаг шиг юм байж явах ёстой юм байна. Тэгээ би гаднаас нь альфа бүүмөр буудах юм бол яг цөмийг очиж мөргөж байгаа альфа бүүм шууд буцаад над руу явах юм байна. Ингэж л тайлбарлах боломжтой. Тэгээ энийг олж нээсэн. Тэгэд өөрөө өдрийн тэмдэглэл дээрээ болон ингээд дараа нь хүмүүст бүр энэ одоо тэг яаж өөрийг шоконд оруулсныг ингэж хэлсэн байгаа юм. Энэ бол ерөөсөө би ингээд 30 см-ийн урттай за одоо ингэж 30 см гэдэг чинь их бууны сум. Их бууны сумаар би зүгээр юм цаас буудаад тий зүгээр л нэг юм цаас А4-ийн цаас буудангууд тэр их бууны сум буцаад над руу ойгоод ирж байгаатай адилхан зүйлийг олж ажилласан гэж. Энэ бол ямар ч хүнийг шоконд оруулна шүү дээ тийм чи. Ийм хэмжээнд би ингээд маш том ингээд шоконд орсон. Тэгээд манай Rutherford маань хүн төрөлхтний хамгийн анхны атомын гаригын загварыг дэвшүүлж атомын бүтцийг олсон эрдэмтэн болж байгаа байхгүй. Энэ туршилтын ачаар энэ алтны ялцыг альфа бүүмөр мөргөлдүүлсэн туршилтын ачаар бид нар атомын цөм гэдэг зүйл байж идэм байх. Атомын төвдөө тойроод электрон гэдэг зүйл байдаг юм байна. За ингээд ийм одоо гаригын бүтцийг олж нээсэн маань. За үүгээрээ цөмийн физикийн эхлэлийг тавьсан гэж хэлж болно. Ерөөсөө л эн чинь хэдүүлээ атом болон атомын цөмийн загварыг тэнцээ гаргаж эхэлж штэ тий. Тэгэхээр цөмийн физикийн эхлэлийг тавьж өгсөн ийм эрдэмтэн болж байгаа. Тийм учраас одоо хүн төрөлхтний хувьд энэ бол маш чухал туршилтуудын нэг гэж үздэг өнөөдөр. Хамгийн чухал туршилтуудын нэг одоо хийгдсэн хамгийн чухал туршилтуудын нэг гэж үздэг ба. За хоёлаа эхний хамтран ажиллагчаад танилцуулаад тэгээд үргэлжлүүлээ тий. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар G-Mobile ажиллаж байна. Тэгээд цахим ирээдүйд хамтдаа G-Mobile та бүхэнд маш юм гоё саналыг одоо яг одоо тавих гэж байна. Тэгэхээр дараа төлбөрт үйлчлэгээ гэхээр одоо таны санаанд яг юу буудаг вэ? Дата хурд урдаашрдаг ч юм уу, сонгосон багцаас илүү төлбөр гарах зэрэг юм асуудлууд магадгүй санагдаж магадгүй. За тэгвэл G-Mobile-ийн хэрэглэгчид яриа датагаа хүснээрээ хязгааргүй ашиглаад сарда ердөө 20,000 төгрөг төлөх боломжтой гэж байна. Тэгэхээр таны одоо утсаа те ямар ч байдлаар ашигласан ямар нэгэн тоолоор огт гүйхгүй те 20,000 төгрөгөө төлөөл дээрээс хязгааргүй ингэж ашиглах боломжийг та бүхэнд олгож байгаамаа. За энэхүү урамшуул нь дараа төлбөрт үйлчлэгээний энэ 40,000 төгрөгийн багцыг сонгон шинэ хэрэглэгч болох, багцаа ахиулах, урьдчилан төлбөрт үйлчлэгээнээс дараа төлбөрт үйлчлэгээ рүү шилжсэн бүх хэрэглэгчдэд одоо сарын суур хураамжаа 50% хөнгөлүүлээд буюу одоо 20,000 төгрөг болж ингэж ирж байгаа юм байна. Надад энэ бол айгүй маш таатай санал байна те. Бид нар чинь бас заримдаа нөгөө интернет удаад идэх ч юм уу нэг асуудал тулгарлахаар нэг 10,000-аар цэргэлээл 5,000-аар цэнгэлээл юу нөгөө 20,000-аас хамаагүй даваа авчдаг те. Тэгтэл маш ойлгомжтой 20,000-ыг төлөөл бүх юм хязгааргүй гэдэг одоо ийм саналыг тавьж байгаа. Тэгээ та бүхэн энэ дугаарыг авахыг хүсэх юм бол My G-Mobile-гийн аппликейшн татаад шууд авчин. За эсвэл G-Mobile зэг MN гэсэн вебсайтаар авч болно. За мөн CU-гийн бүх салбараас EasySIM дугаараа үүсгэх авах боломжтой. За энэ урамшуулал 2026 оны 2 дугаар сарын 18-ны дуустал үргэлжлэх учраас та бүхэн маань амжаад бас энэ гой боломжийг ашиглаарай. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг G-Mobile Facebook хуудаснаас авах боломжтой. Холбогдох утасны дугаар нь 98 10 36 36. G-Mobile-ийн хэрэглэгчдэл 36 36 гэсэн утсаар холбогдох боломжтой байна. Ингээд дандаа гоё юм шинийг санаачилж бидэнд ийм гоё боломжуудыг олгож идэг G-Mobile-ийнхаа хамт олон их баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр одоо энд бас нэг чухал юмыг анзаарах хэрэгтэй. Тэр нь юу гэхээр Rutherford-ийн алтны ялцыг альфа бүүмөр мөргөлдүүлсэн туршилтыг бид нар ингээл нэг юм гоё алтны ялц тавьж байгаа бүүмөр мөргөлдүүлээл гэрэл хараал гээл яадаг тийм ярьдаг. Гэтэл энд яг ард нь буюу яг жинхэнэ энэ чи бол маш хэцүү нөхцөл байдал үүсэж байгаа. Тэр нь юу гэхээр хоёулаа яг энэ туршилтыг жинхнэр нь одоо хийжээ гэж бодъё тий. Бодитоор жинхнэр нэг нэ. Бодитоор нь хийжээ гэвэл хоёулаа тасханахын үр өнцөн заяа. Хоёулаа одоо жишээ нь өөрсдөө Гайгер Марст нь хоёр гэж төсөөлөе л дөө. Тас хав харахын үр өнц суух хэвээр. Тэгээд Rutherford тэнцээ буутах нь шүү дээ альфа бүүмөрөө тий. Тэгээ хоёулаа нөгөө микроскопоор нөгөө дэлгэцээ ажиглаад сууж байгаа байхгүй. Нүдээ ширэгтэл харна тэрэг. Яг тэр эн чи жижигхэн бөөм жижиг
юмн дээр очиж жижигхэн ялц гэрэл гаргана шүү дээ. Энгийнүүд харахгүй шүү дээ. Тэр чинь нэг юм солиот буудж байгаа юм шиг юм болохгүй шүү дээ, тий. Маш жижигхэн юм флашлайт харна. Тэгэхээр айгүй хэцүү. За дээрэс нь хоёулаа нэг нэгээр нь тоглоно шүү дээ. Нэг гэрэл гарлаа, хоёр гэрэл гарлаа. За хоёулаа зэрэг тоглох хэрэгтэй. Магадгүй заримдаа би хараад чи харахгүй ч болно. Эсвэл чи хараад би харахгүй ч болно. Хоёулаа зэрэг харсныгаа л бодит одоо нөгөө нэг туршилтын дата гэж бүртгэн шүү дээ. Түүнээс биш нэг нь хараад нөгөөх нь хараагүй байх юм бол тэр чинь хүн чинь нөгөө нэг төсөөлөл нь амар амт шүү дээ. Ямар сандаа нөгөө Монгол гоё үг гэдэг шүү дээ, тий. Айсан хүнд аргал хөдлөнө гэдэг. Тэр шиг хүн чинь ингээд хит нэг юм хүлээсэн хүнд гэрэл гараад. Тийм түүнтэйгээ хамааралтай юмыг ингээд харах гад байдаг, тий хүн чинь. Тэгэхээр хоёулаа харсан юм а ч гэсэн тэнцээ яг бодит туршилтын үр дүн гэж хүлээн. Тэгээ 1 2 3 4 гэж тоолно заяа. Хэд хүртэл тоолно гэж бодож чинь чи дээдлэн чинь штэ дунджаар. Юу хэд буутахаас болох нэг бууталтан дээр үү? Ерөөсөө хэд буутах нь хамаагүй хамгийн гол нь хоёул хэд тоолох нь чухал байхгүй юу? Тинчээ. Бодитоор туршилт хийж ийн гэдэг. Тэгэх юм бол дунджаар энэ хоёр PhD-ийн оюутан сурагч нь те шамнар нь хэд хүртэл тоолж исэн бэхээр 1000 хүртэл тоолж исэн байна. За 1000 хүртэл тоолно гэхээр өглөө 8 цагт хийсэн туршилт оройн 6 цагт дуусдаг гэсэн. Нэг жижигхэн юмраа хараад юу нүдгүү болно шүү дээ хүн чинь чи бүр баларна шүү дээ. Тэгээ бүр Rutherford өөрөө энэ тухай юу гэж хэлсэн бэ гэхээр ийм төрлийн туршилтыг би лав ингэж өдөржингөө хийх юм бол би 3 хоногийн дараа галзуурна гэж хэлсэн байгаа байхгүй би ерөөсөө галзуурна солиорно гэд. Тийм учраас нөгөө Geiger гэж шавьда чи яа ерөөсөө ингэж та хоёр хийх юм бол та хоёр биегүүч болно амьдралгүй болно тэгээ галзуурна хэдүүлээ өөр мэрэгэн арга бодох ёстой чи нэг мэрэгэн арга сэдэж иргээд явуулсан юм байна л та. Тэгсэн Geiger бодож байгаа юу гэж бодсон мэхээр нөгөө алдарт Geiger-ийн тоолор гэж байгаа шүү дээ тий цацраг хэмждэг тэрийг хийж ирсэн бохгүй юу багшаа тий энийг ерөөсөө хүний нүд мүдээр хэмжихгүй би нэг юм детектор зохион бүтээгчлээ. Тэгээ энэ маань ерөөсөө яг тэмцээ хэдийн мас чинь тэгэл дуурна так гэл дуурч идэг. Ингээл бол энэ нэг бодлоо ингэж байгаа байхгүй тий. Наадах чинь харахын оронд хэдүүлээ сонсчих гэсэн байгаа байхгүй. Хамаагүй амар араагүй байхгүй тий. Тэр чинь хэрэв сонсчих гингүүд тэр чинь харанхууд ч гэсэн гаднаас нь сонсож болно шүү дээ. Нүд өвдөхгүй тэмцээ тий. Тийм юм хийсэн. Тэгээ дээрэс нь сонсохоор чинь гуруулаа харж болох байхгүй. Тэр одоо гуруулаа сонсож болно шүү дээ. Тухайн туршилтыг. Ийм давуу тал хийснээр хүн төрөлхтөн бас хамгийн анх Geiger-ийн ачаар Geiger-ийн counter буюу нөгөө Geiger-ийн бүтгэгчийг бүтээсэн байна. Цэцрэг хэмждэг Geiger-ийн бүтээгчтэй бас. Тэгэхээр энэ туршилт бас нэг чухал юмыг хүндрэлтэнд бэлгэлсэн цэцрэг хэмжигчийг хийж өгсөн байгаа байхгүй энэ туршилтын ачаар. Тэр яг бодит энэ туршилтын байдал бол ийм хэцүү хүнд гэсэн үг ийм байт. Ийм нөхцөл байдалтай байсан маа. За ингээд бид нар анх атомын бүтцийг нэвээ. Тэгсэн энэ туршилтын бас нэг ironicюм нь юу вэ гэхээр Rutherford бол өөрөө их юм чанга дуутай ярьдаг, маш чанга дуутай ярьдаг, маш юм өндөр одоо эрчимтэй ихээр нөгөө псевдосайенсийн хүмүүс нь шуугаал ороод ирнэ. Юу гэмдэ ийм цоглог хүмүүс байдаг шүү дээ тий. Ийм цоглог хүн байсан байхгүй айгүй өндөр юм вайптай ийм хүн байсан. Тэгээ дээрэс нь энэ хүний амьдралынх нь нэг юм мото өөрт нь бүр хүүхэд багт нь суусан гэж байна. Тэр нь юу гэхээр их 10 жилдээ сурж байхдаа ээж аав нар нь юу гэж хэлсэн бэ гэхээр одоо нөгөө хүүхэд чинь юм шинжлэх ухаанд дуртай тий. Тэгмэд ийм ном авъя гэдэг ч юм уу ийм би туршилтыг ингүүт нь зүгээр нэг фермчний гэр бүл төрсэн нэгсэндээ хатуугаар хэлэх юм бол ядуу айл төрсэн хүүхэд тийм болохоор ээж аав нь бид нар ядуу айлаа бид нар худалдаж авч чадахгүй гэхдээ чи худалдаж авч чадахгүй бидэрт мөнгө байхгүй гэхдээ чам толгой байгаа гэж хэлдэг байсан байгаа байхгүй нэгсэндээ бид нар худалдаж авахгүй ч гэсэн чи тэрийг бодож болно гэж хэлдэг байсан. Тэгээ Rutherford бол дандаа тийм дүрмтэй би ямар нэгэн зүйлийг шууд хийж чадахгүй бол би нэг маш нарийн бодно гэдэг дүрмтэй. Маш нарийн бодсоор агаад тухайн зүйлийн одоо учрыг олдог ч юм уу тий. Одоо нэг бодлын туршилтууд хийсээр агаад дараа нь бодитоор туршилтаа хийгээд тэгээ ингээд тэр зүйлгээ баталдаг ийм төрлийн физикч байсан. За дээрэс нь мань нөхрийн нэг юм хүүхэд байгаасаа хүртэл ингээд бас нэг давхар суудсан зам байсан маа. Тэр нь юу вэ гэхээр ямар нэгэн зүйлийг болохгүй болох юм бол Rutherford шууд очиж задалдаг байсан байна л та. Тэрийг одоо тий ойлгохгүй байх юм бол шууд очиод эвддэг, шууд эвдэж хаяад тухайн зүйлийг юунаас бүтсэн яасан мэдээд буцааж ухсраад тэгээ буцааж ухсрахтаа энэ зүйлийг би өмнөхөөс нь яаж илүү сайжруулж болох уу гэж төсөөлж боддог байсан байна. Тийм төрлийн хүн. Тийм учраас нөгөө нэг үзэмтэй талхны туршилтыг эхлээд бодсон байгаа хгүй толгойн дотор буудаал байсан ийм юм болох юм байна, ингэх юм байна гэж маш нарийн бодсныхан дараа
маш энгийн туршилт тавьсан байгаа шүү дээ. Зүгээр алт тавиал, буу тавиал, тэнцээ дэлгэц тавиал тий. Тэр чинь маш сайн бодож төлөвлөсөн учраас энэ туршилтыг маш нарийн хийж чадсан байгаа байхгүй тэнцээ. Тэгэл ингээд хийцэн. Тэгэнгүүтээ өөрийнх нь нөгөө нэг хоёр дахь юмыг очиж эвддэг гэсэн шүү дээ тий. Тэр зан гарч ирээд ер нь энэ яг үзмтэй талах шиг хэлбэртэй мөгүй юу гэдгийг мэдээ л та гингүүд яасан гэхээр шууд атомыг эвдээ тий. Шууд гаднаас нь юмар буудаад эвдээ хайчи. Тэгэх юм бол эн чин дотроо юунаасаа бүтэж байгааг би мэднэ тий. Юусе тийм сэтгэл болсон ч нэрээ өстэй сонирхолтой энэ яаж буудыг гэж бодоод нэрээ тий. Тэгээ ерөөсөө тийм ийм амьдралд шинжлэх ухаанд хандах хандлага нь энэ хоёр өөрийнх нь мотогоор ингэж гардаг байсан байгаа байхгүй. Ийм хүн байсан. За ингээд анх атомын бүтцийг нэчвэ. За ингэ байж байгаад Резерфорд юунд анхаарал хандуулж эхэлсэн бэ гэхээр уг үйл явдлаас ер нь л яг уг үйл явдлын дараа за бид нар атом гэдэг зүйл бол цөм гэдэг зүйлээс тогтдог, электрон гэдэг зүйл тойроод эргэж идэм байна гэдгийг мэддэг боллоо. За ингээд 1900 он гарсан байгаа шүү дээ. Ингээд явж исэн Резерфордын анхаарал дахиад нөгөө нэг цөм рүүгээ төвлөрч эхэлсэн бохоггүй. Цөм рүүгээ төвлөрч эхлээд за цөм гэдэг зүйл бол байх нь байгаа юм байна. За тэр бол эрэг цэнхтэй юм байна. Эрэг цэнхтэй байж ич атом сармаг болно тий, цахилгаан сармаг болно. Гэхдээ ингээд зарим төрлийн элементүүдийг жинлээд үзэхгүй. Жинлээд үзэнгүүд цөмд нь байх жишээ нь цөмдөө 4 протонтой байх хэрэгтэй байгаа. 4 протоны масстар байх хэрэгтэй байсан чинь 8 протоны юм шиг масстар байгаад илүү хүнд байгаад байдаг байхгүй. Таныг юм илүү хүнд байгаад байдаг. Тэрийг нь ажиглаад за энэ их с жигтэй юм те ямар сони ингэж бодож байгаа юм. Тэгэл нөгөө нэг бодох процесс нь эхлэх шүү дээ. Өөрийнх нь бүх юмыг ингэ эхлээд боддог. Тэр процесс нь эхлээл байж ангууд Резерфорд юуг анзаарсан бэ гэхээр ямар мангрен л гэж бодсон юм шиг. Тэр нь юу вэ гэхээр атомын цөм чинь дандаа протоноос бүтээд байх юм бол протон чинь бүгд эерэг цэнхтэй бөөм шүү дээ. Эерэг цэнхтэй юм баахан бөөмийг хооронд нь бөгнөрлөөх юм бол нөгөө нөхдүүд чинь түлхэлцсэн шүү дээ. Цахилгаан харилцан үйлчлэлээр ижил цэнхтэй бөөмс түлхэлцдэг тий. Түлхэлцээд атом цөм чинь зад явчих юм биш гэдгийг анзаарсан байгаа байхгүй. Юу вэ? Энд чи юу болох гээд байна гэд. Тэгээд Резерфорд юу бодсон бэ гэхээр за ямар ч үсэн тэнд өөр нэг юм байж магадгүй. Гэхдээ юуны өмнө энэ атомын цөм гэдгийн бүтцийг би ойлгох ёстой мэн гэж бодоод тэгж бодонгуудад юу хийсэн бэ гэхээр яг түрүүний ярьдаг нөгөө нэг би атомыг ойлгохын тулд атомыг эвдээ гэсэн шүү дээ манай Резерфорд тий. Тэнгүүд за одоо би цөм юунаас бүтдгийг мэдхийн тулд цөмийг эвдээ гэж шийдсэн байгаа байхгүй. Ерөөсө цөмийг зад буудаж хаяад тэгэнгүүт цөмөөс юу гарч ирэх нь харъя гэж бодсон байна. За ингэхдээ ямар туршилт хийсэн гэхээр за нөгөө нэг бууга ашигласан альфа бүүмэр бууддаг бууга ашигласан. Гэхдээ хүнд ийм металл төрлийн элемент биш харин хөнгөн хийнүүдийг ашигласан байна. За хөнгөн хийг ашиглахдаа найтрожен буюу хоёулагийн нөгөө сарын өмнө ярьсан азотыг ашигласан байгаа байхгүй. Нэг юм чамберыг нэг юм хоолойг тий хоёулаа азотоор дүүргээд бахан агаарыг сурвалж байгаад азотоор дүүргээд тэгэнгүүтээ нөгөөх рүүгөө шууд альфа бүүмөрөө буутахгүй. Яг л манай Резерфордын классик хийдэг юм тий. Тэгээ ингээ буутсан маа. Тэгээ буутсан чи юу болсон гэхээр тэр дунд маш богино хугацаанд гэрэл гараад өнгөрчөөд байхгүй. Сав гээл гэрэл гараад өнгөрөөл тэгэнгүүт чи хүн гайхах шүү дээ. Энэ одоо юу болоод байна гэд. Тэгээ ингэж харчаад дараа нь юу анзаарсан гэхээр нөгөө азот чинь хүчил төрөгч болцсон за тэнцээ. Нөгөө азотоор дүүрэгдсэн байсан баахан хийд дотроос тодорхой хэмжээний хүчил төрөгчүүд гарч ирээд байдаг байхгүй. Хүчил төрөгчүүд гарч ирснээр нэг юм жижигхэн гэрэл гараад өнгөрөөд тэгээ тэр гэрэл гараад өнгөрөөд байгаагаа хоёлаа нүдэрээ харж байгаа дараа нь ингээд цахилгаан соронзон орон дотор оруулж агаад хэмжинтэй нөгөө замыг харах гэдэг юм. Энэ яг цахилгаан цэнхтэй бөөм байх юм бол соронзон орон дотор оруулах юм бол цахилгаан цэнхтэй бөөмийн зам нь ингэж мөрийж хөдөлдөг байхгүй. Тэрийг ажигласан чинь нөгөөх нь ингээ мөрийгээ хөдөлж гин хүчил төрөгч гараад ирсэн. Тэгсэн үлдсэн нэг юм өөр нэг юм маш хөнгөн гэрэл гарч ирсэн мөрийж хөдлөөд байгаа юм. Тэрийг нь харангууд тэр мөрөлт нь юутай адилхан байсан бэхээр хүндрэлтний хамгийн сайн мэддэг элементийн цөмтэй адилхан байсан. Тэр нь юу гэхээр ус төрөгчийн цөмтэй яг адилхан байсан байхгүй. Яг тэр мөрөлтийг харангууд ус төрөгчийн цөмийг би соронзон орон дотор хөдлөх юм бол одоо ингээ баруун тишгээ мөрийдэг. Ягаад тэгэхээр соронзон орон цахилгаан цэнэг хоёр хооронд харилцан үйлчлэлт ороод баруун тишг ингээ мөрийгээд юм одоо спираль хөдөлгөөн хийдэг байгаа. За тэр бүр мөрөлтийнх нь радиусаас ус төрөгчийн цөмийн массыг бодож олж болдог байхгүй. Ийм масстай байх нэгэд энэ бол ерөөсөө игэл бүүмийн физикч нар цөмийн физикч нарын тухайн үед одоо Резерфордоос хойш хийдэг болсон туршилтууд за бүр энэ дижитал эрен буюу компьютерийн эрен эхлэхээс өмнө бид нар ч гэсэн энийг
яг бүр хийгээд нүдэрээ ингэж харж мардаг те. Тэр замыг нүдэрээ хараад шугам тавиад радиусын хэмжээд ингэдэг байсан байна. За намайг нөгөө Монголд байхад физикийн хүрээлэн дээр ажилладаг байхад цөмийн физикийн лаборатори дээр бүр ингээд дээр үеийн эмүүлсэн дэлгэцүүд гэж үүдэг. Одоо нөгөө түрүүний зинк байгаа штэ те. Царайар хийсэн дэлгэцтэй адилхан. Тэрэн дээр яг ингээд бөөмс задраад явсан зам нь харагдчихад байх. Тэгээ ингээд жижигхэн микроскопоор хараад тэгээ ингээд хэмжиж аваад хүн бөөмийнхэн массыг бид нар тодорхойлдог. Тийм туршилтуудыг хийдэг байсан дээ. За тэгэнгүүт резервуар чинь нөгөө тэр гарсан гэрлийн соронзоо орон дотор оруулаад радиусын хэмждэг байхгүй юу? Юу гарсан гэсэн чинь яг ус төрөгчийн цүмийн тэнцээ явж исэн бол яг ямар хэмжээгээр мөрөх үү гэдэг нь гарч ирээд тэнцэнээс массын тооцсонгууд яг ус төрөгчийн цүмийг гаргаад ирсэн. За энэчнээс бид нар юуг олж нээсэн бэхээр Резерфорд гэдэг эрдэмтэн маань энэ бол ерөөсөө атомын цүмийг бүтээгч протон гэдэг элемент юм байна. Өөрөөр протон гэж нэрлсэн эерэг цэнхтэй элемент юм байна. За ингэж хүн төрөлхтөн хамгийн анх протоныг олж нээсэн байна. Резерфорд гэдэг эрдэмтэн өөрөө хамгийн анх протоныг олж нээсэн эрдэмтэн. За протоныг олж нээснээр хим гэдэг шинжлэх ухаанд маш том нөлөө үзүүлсэн. Тэр нь юу вэ гэхээр тухайн үед химийн эрдэмтэд Менделеевийн 108 үйлчлэг систем байгаа шүү дээ. Энэ үйлчлэг систем бол мөнхөл оршиж магадгүй гэж боддог гэсэн байгаа байхгүй. Анх үүсэхдээ яг энэ 108-аар л үүссэн. Тэгээл байж идэг. Нэгээс нөгөөргөө хувирдггүй гэж боддог байсан чинь Резерфордын туршилтыг хийснээр азот хүчил төрөгч болоод дээрэс нь атомын цүм гэдэг чинь өөрөө хувирж нэгээс нөгөөргөө өөрчлөгддөг зүйл юм байна. Нөгөө 400 жилийн өмнө химчдийн мөрөөдөд байсан зүйл чинь цөмийн физикээр боломжтой байна гэдгийг олж нээсэн ба. Мөн тухайн энэ химийн элемент гэдэг чинь протон гэдэг бөөмсөөрөө л ялгаатай байна гэдгийг олж нээсэн баг. Протоны тоо өөр болонгод л өөр элемент болдго юм байна гэдгийг олж нээснээр химийн шинжлэх ухаанд маш том суурь тавьж өгсөн тэнцээ. Химийн шинжлэх ухааныг илүү одоо тооцоо хийх боломжтой. Илүү одоо тийм нягт тэр химийн урвалгуудыг ойлгох боломжтой. Ийм шинжлэх ухаан болгосон байна. Тийм учраас яг хуу химчид бол Резерфордыг маш хүндэлдэг те. Энэ хүн бол ингээд химд бол маш том гавьяа байгуулсан хүн гэж үздэг. Гэтэл манай хүн манай химчтэйгээ аваачаад марк цуглуулагчид гэж хэлсэн байдаг те. Тэрийг нь хараад айгу тухайн химчид бас гомддог л байсан бах л та. Айгу л хэрүүл хийдэг байсан гэж магадгүй те. Тэгэхээр үүгээрээ Резерфорд бас нэг чухал юмыг суурийг тавьсан нь цөмийн физикийн суурийг тавьсан байна. Атомыг хувааж болохыг хүн төрлөختөнд харуулсан байгаа байхгүй. Нэг гэсэндээ бид нар атомыг эвдэж болно гэдгийг бид нар зааж өгсөн эрдэмтэн байгаа байхгүй. Атомыг эвдснээр бид нар шинэ бөөм олж нээн гэдгийг зааж өгсөн. За ингээд протоныг нээчээд түрүүн ярьсан шүү дээ. Нөгөө протонууд чинь ингээд эерэг цэнэгтэй юм чи хоорондоо түлхэлцээд атомын цөм чинь зад үсрэх юм биш тэгээд тэгэнгүүт Резерфорд чинь тэнцээ нэг юм барьж явах хэрэгтэй мэн гэдгээ дахиж ойлгоод тэнд дахиад нэг өөр бөөм байж явах хэрэгтэй мэн гэдэг хамгийн анх таамагласан ба. Өөр бөөм тэнд байж явах хэрэгтэй. Тэр бөөм маань протонуудыг хооронд нэг нягт атомын зүүн дотор барьж явах хэрэгтэй юм байна. Энэ бөөм цахилгаан зэнэггүй байх хэрэгтэй мэн гэдгийг анх таамагласан. Гэхдээ харамсалтай нь энэ бөөмөө өөрөө нээж чадаагүй. Гэхдээ Резерфордын шав Джеймс Чадвик гэдэг хүн 1932 онд нейтроныг олж нээснээр хүндрэлтэн атомын цөм яг юунаас тогтдог вэ гэдгийг бүрэн дүүрэн мэддэг болсон байна. Тэгэхээр Резерфорд бол тэрийг анх таамаглаад шавьдаа хэлсэн байж тээ. За чи энийг нэг сонирхоод нэг юм байх хэрэгтэй гэнгүүт шав нь тэрийг маш олон жил нухсны эцэст 1932 онд нейтроныг олж нээснээр бид нар нуклонуудыг олж нээсэн байгаа байхгүй. Нуклон гэдэг бөөмийг олж нээсэн. За бас нэг чухал юм Резерфорд хийсэн. Тэр юу вэ гэхээр Резерфордын шавнырын нэг нь алдарт Нильс Боор байсан байхгүй. За Резерфорд Боорд бас маш их энэ физикийн цөмийн физикийн янз янзын атомын загварын санаануудыг ярилцдаг байсан. Түүгээрээ ч хамгийн анхны ус төрөгчийн атомын загварыг бол Резерфорд бүтээсэн шүү дээ. Тэрийг Боор квант механикийн тусламжтай хамгийн анх тайлбарласан шүү дээ. Тийм учраас ингээд хоёр том физикчийн баг ингээд замыг нь засаад өгсөн байхгүй манай Резерфорд гэдэг эрдэмтэн маань. За хоёр дахь хамтран үнэхээр гайхалтай. Танилцуулаад үргэлжлүүлээ. Тийм байна. Төсөглөсгөр үг. Одоо нөгөө аливаа зүйлийг ойлгохын тулд
хамгийн жижиг хэсгийг ойлгож байж бид нөгөө тэрийг ашиглах боломжтой байдаг тий. Тэгээ ер нь нөгөө жижиг зүйл гэдэг маш чухал гэдгийг ер нь бас ойлгож байна. Тэгэхээр нөгөө матери болон одоо бүхий л амьдралын нөгөө одоо бүх зүйлийг нээсэн гэдэг шиг тий. Одоо учрыг нь олцсон биднэрт ингээ бэлгэлсэн ийм хүн юм байна гэж бодсон чинь тий. Үнэхээр бас нөгөө эцэг гэж хэлдэг байлоо одоо ийм хүний чинь тэгж хэлбэр санагдлаа. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар одоо нөгөө ханиад том ихтэй энэ цаг үед бид нар бол нөгөө ханиаднаас зүхтаажуулж чадахгүй яаж нэг хөнгөн аятайхан өнгөрөх вэ л гэдэг асуудал энэ. Тэгэхээр мэдээж энэ бол дархлаагаа дэмжих те. За чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Бекутан Kids гээд эднийх бол одоо маш олон амин дэмийг ингэж санал болгодог газар байгаа. За амин дэмээр баялаг өвөл урайндор хүүхэд багчуудын дархлааг дэмжих олон төрлийн амин дэмүүд ашигтай бактери. За эрдэс бодисыг нэг дор агуулсан нийлмэл найрлагатай бүх төрлийн Бекутан хүүхдийн витаминыг та бүхэн санал болгож байгаа. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ Бекутан энэ мульт иммуновитамин одоо санал болгож байна. Ашигтай бактери ашиг тусыг та бид бол сайн мэдж байгаа. Одоо нөгөө ходоод гэдсийг чинь бас хоёр дахь тарих гэж хэлээд идэг. Тэгээд эрүүл байх, дархлаа байхад бас чухал байдаг. Тэгэхээр 5 тэрбум ашигтай бактери агуулсан. За эрдэс бодисууд Б витамины комплекс агуулдаг учраас хүүхдийн алдагдсан эрдэсийг нөхөж дархлааг дэмжих, ходоод гэцний хэвийн үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ гэсэн байна. За эрүүл чирэг өсөхийн тулд хүчтэй дархлааг бий болгох нь одоо маш чухал. Тэгэхээр та бүхэн маань хүүхдийнхээ дархлааг дэмжин, бодисын солилцоог нь дэмжин, ядралтыг багасгах, ходоод гэцний үйл ажиллагааг нь тэнцвэржүүлнэ гэдэг одоо энэ бүтээгдэхүүнийг авснаар ийм олон давуу талыг нэг дор тэ жүржийн амттай сахарын агуулмжгүй нэг зүйл одоо өдөр болгон тогтвол угаал ингэж авах боломжтой гэж бодохоор бас бид бүхэн нэг бол заавалчгүй бас хүүхдэд хэрэглүүл хэрэгтэй байгаад байна. Тэгээ Монс Аз фарм болон бусад эмийн сангуудаар худалдаалагдж байгаа. За мөн Age Point цэг эмийн сайтаар одоо байгаа газар хөргүүлэн авах боломжтой. За холбогдох хүчний дугаар нь 80 3 51 91 99 34 97 17. За тэгээ фэйсбүүкээр нь дагаад та бүхэн бусад бас бараа бүтээгдэхүүнүүдийг хараарай. Alkaloid Mongolia гэдэг дэлгэцэн дээр одоо гарч байна. За энэ фэйсбүүкээр нь ороод ингээд одоо тэ заавар одоо юунд хэрэгтэй зэрэг одоо мэдээллүүдийн 5 тухтай хараарай. Тэгээ эднийх бол үнэхээр одоо эрэлттэй одоо Европоос орж ирдэг чанартай энэ бүтээгдэхүүнүүд байгаа болохоор доороод ингээ хүмүүстэй за энэ витамин хизээ ирэх вэ гэд нэг нь ингээ байхгүй болчих тийм үү. Тэгэхээр ингээ эрс сүрэл болоо сүдэлтэй бэлээ. Тэгээд та бүхэн маань одоо эднийхээс хүүхдтэй хэрэгтэй ашигтай витамин, ашигтай бактери зэрэг бүтээгдэхүүнүүдээ авч өвлөө өнтөд авцгаая гэж. За тэгээ химийн элемент нэвтрүүлгийн маань ивенттэй хамтарч ажиллаж байгаа. Lenus Med компанийнхаа хамт олонд их баярлалаа. За баярлалаа. Одоо нэрээ хүүтрээд Монголд бас ханиад амар их байх шиг болж шүү дээ. Энд бас ханиад амар их байгаа. Тэгээ энд нөгөө нэг бид нар яг нөгөө хүүхдэд хамгийн гол нь янз янзын витамин болон вакцинд хамруулж ханиадаас урьдчилан сэргийлж явахгүй бол бас нэг хүмүүсийн буруу ойлголт байдаг. Тэг хүн ерөөсөө дархлаагаараа ханиадаа эдгэж чинь. За мэдээж угаасаа тэр чинь вирус явж байгаа юм чи хүн дархлаагаараа тэрийг эдгэж байгаа. Гэхдээ тэгэх тусам тэр хүн хүүхдийн чинь дархлааны одоо нэг ability ингээ багаар багасж байгаа. Тэр чинь ирээдүйд бас мэдээж тэр өвчнийг эдгээгээд тэр өвчнийг дахиж тусахгүй болж байгаа ч гэсэн давхар бие нь жоохон сүлдэж байгаа шүү дээ. Тийм учраас гаднаас нэг витамин болон вакцин зэрэг зүйлүүдээр бид нар болон заавал дэмжиж явах хэрэгтэй. Тэгээ манай Монголд ч айгүй сонин шүү дээ, тий. Монголд бол зөвхөн хүүхдүүд ханиад үрдэг юм шиг байна, тий. Яасан гэсэн чинь баха ханиад гараад хүүхдүүд ханиад тусаадсэн чинь хичээлийн хаацсан, тий. Захин болгоод тэгэнгүүт нь хүүхдүүд ханиад хүрэхгүй гэж боддог юм шиг. Ханиад ч бол насан турш хүн хүртэл тусдаг үстэй, тий. Хүүхдүүд ханиад тусдаг юм шиг санаа хандлагатай, тий. Ягаад ч тэгэд байдаг юм байгаа нэг юм. Гал онтрах хандлага яваад байдаг. Мангар юм уу хаашаа гэмээр. Тийм байна. За үндсэн юуруугаа оръё, сэдв рүүгээ. Тэгэхээр Rutherford гэдэг бол өөрөө гэдэг хүн маань ингээд хоёр том физикчийн одоо тий замыг засаж өгсөн гэж хэлж болж байна. Тэгэхээр энд бас нэг чухал юм нэг өөрийнхөө удирдагч профессорыг сонгож авна гэдэг бол маш чухлаа гэдэг хүнд харуулж байгаа байхгүй тий. Нэгсэн ажилд орж байгаа бол захирлынхаа бас хүн хардаг шүү дээ. Тэрнтэй адилхан зүйл бол шинжлэх ухаан ч гэсэн маш чухал байдаг гэдгийг харуулж. За нөгөө талд манай хүн чинь ингээд баахан физикийн нээлтүүд хийчвэ. Атомын цөмийг нэгээл, атомын цөм юунаас бүтгийг нэгээл те. Ийм баахан физикийн нээлтүүд хийж явж байгаад яаж явж байгаад хиймд Нобелийн шагнал авчваа гэдэг асуудал гарна шүү дээ. Одоо нөгөө нэвтрүүлгийн ихэнд ярьсан. Тэгэхээр юу гэхээр нэгт бид нар нэг зүйлийг зарим хүмүүс андуурдаг юм байлээ. Rutherford гэдэг эрдэмтэн маань 1909 он болон 1917 онд протон болон атомын цөмийг нээж явахдаа
үжээ Нобелийн шагнал авсан байсан химийн салбартаа. Нобелийн шагнал авсан байсан. Тэр нь хизээвэ гэхээр 1908 онд химийн салбарын эрдэмтэд Резерфордод Нобелийн шагнал олгосон байгаа. За юунд олгосон бэ гэхээр цацраг идэвхийг ажигласан ажиглалтын үр дүнд. Резерфорд гэдэг эрдэмтэн маань цацраг идэвхийг ажиглаад цацраг идэвх гэдэг бол өөрөө тухайн элементийн суурь шин чанартай холбоотой бөгөөд энэ цацраг идэвх нь нэг элементийг нөгөө элемент рүү бас ингээд байгалаар нь хувиргаж ийна гэдэг хамгийн анх олж нээсэн хүн баггүй. Түүгээр нь химийн салбарт Нобелийн шагнал төгсөн. За яаж логик энэ чинь юу гэж бодсон бэ гэхээр энэ чинь химийн элементүүд байна. Эдгээр хоорондоо хувирж байна. Эн чинь химийн шинжлэх ухаан гэдэг химид нь Нобелийн шагнал өгсөн байна. Тэр өөрөө бол тэр цацраг идэвхийг л ажигладаг. Уул нь бол илүү физик талаас нь судалдаг хүн байсан. За ингээд химийн салбарт Нобелийн шагнал өгсөн. Тэгсэн чинь их инээдтэй зүйл болсон. Тэр нь юу гэхээр одоо нөгөө Нобелийн шагнал өгснээ дараа Нобелийн церемони гэж болдог. Нобель церемониг 12 сард нэм үдшилэг болдог байхгүй. Илтгэл тавьдаг Нобель хүртсэн эрдэмтэд маань. Тэгээ тэр илтгэл дээр мань хүн ингэж ярьсан байна. Би ингээд өдийг хүртэл амьдралынхаа туршид элементүүдийн хагас задралыг судлалаа тий. Цацраг идэвх гэдэг чинь ерөөсөө хагас задралын судалж байна гэсэн үг шүү дээ. Хагас задрал гэдэг чинь нөгөө нэг хагас амьдрал нь тий. Тухайн элементийн амьдралыг судалж байна гэсэн үг. Нэгсэндээ тухайн элемент нэг элемент байж хагаад нөгөө элемент рүү хувирах тэр хугацаа гэсэн үг. Амьдралын хугацааг нь бид нар хагас задрал гэж нэрлэдэг. Тэрийг нь ингээд судалдаг байлаа. Амьдралын хугацааг нь ингэж хэмждэг байлаа. Тэгээ өдийг хүртэл хэмжиж ирсэн одоо тий энэ элементүүдийн хувирлыг хэмжиж ирсэн тэр хувирах хугацаанд дундаас хамгийн богино хугацаанд миний карьер байлаа гэж. Тэгээ яасан гэсэн чинь би хамгийн богино хугацаанд физикчээс химч болж хувирлаа гэж. Тийм илтгэл тавьсан байдаг. Тэгээ түүгээрээ хүртэл ингээд химиг өөрөө жоохон ингээд яагаад гэдэг өдөн хатгаад байдаг тий. Химиг жоохон ингэж шоглоод байдаг гэсэн эрдэмтэн байна. За нөгөө карьер дууссан гэж бүр хэлж штэ. Тий. Нөгөө талд өөрөө бас их гоё юу хүн байсан. Юу вэ гэхээр мань хүн одоо энэ том нээлтүүдийг хийчээд өөрөөс нь ингээд хүмүүс асуун штэ жишээ сонин дээр ч юм уу одоо сонин дээр нийтлэл бичих гээд таны нээлт ингээ ямар учиртай юм бэ гэнгүүт тайлбарлаж өгөх хэрэг гардаг. Тэгэхдээ өөрөө одоо Барманы тест гэдэг юм дүрмтэй юм байна л та. Тэр нь юу гэхээр тухайн шинжлэх ухааны ойлголтыг та пивууд сууж байгаа Барманда тайлбарлаж өгч чадахгүй бол та өөрийгөө эрдэмтэн гэж битгий хэлээ гэдэг байсан байгаа байхгүй мань нөхөр ерөөсөө. Дүрм нь яг тийм. Тухайн шинжлэх ухааны ойлголт хичнээн хүнд математикийн одоо тооцоолол хүнд физикийн ойлголтуудыг өөртөө авсан байлаач гэсэн энэ туршилт энэ онлын ойлголтыг ерөөсө Барманда тайлбарлаж өгөөд Барман маань ойлгож авах. Тэгээ Барман маань ойлгож авах хэмжээнд байх ёстой гэдэг тийм дүрмтэй гэсэн. За энэштэй бас ийм дүрмтэй гэсэн. Би яг Барман юм шиг санагдчихээн. Нөгөө ямар ч физикийн онлыг 6 настай хүүхдэд тайлбарлаж чадахгүй бол чи тэрийг бүрэн ойлгоогүй байх гэдэг ийм дүрмтэй байсан шүү дээ Эйнштейн тийм. Гэхдээ Эйнштейн бас энэ нөгөө давхар хамгаалдаг. Тэрний үг гэхээр тухайн ойлголтыг хялбараар тайлбарлал гэтээ хит бүх хялбарчил гэдэг байсан байхгүй. Simple but not simpler гэдэг. Тэр нь юу гэхээр бид нар өнөөдөр бүх энэ шинжлэх ухааны ойлголтуудыг хялбаршуулж ярьж байгаа тий. Од мөндрөөч гэсэн бид нар хялбаршуулж ярьж байгаа. За энэний нэг зорилго бол мэдээж тухайн мэдлэгийг бид нар түгээх зорилготой, их хэл дээрээ түгээх зорилготой. Хоёрт хялбаршуулж одоо ойлголтыг тухайн хүнд суулгах зорилготой. Нөгөө тал хүн болгон энд юуг анзаарч явах ёстой гэхээр бүх хялбар зүйлүүд бол аналогуудаа тухайн бодит зүйлийн аналог ойлголтууд тэрийг бид нар хизээч одоо хэмжээ хязгаарт нь тултлан сэтгэж болохгүй. Тэгэхэл юм бол тэнцээ хүн буруу сэтгэж эхэлж байна гэсэн. Хүмүүс ингэж буруу сэтгэснээсээ болоод би өөрийгөө ингэ шинжлэх ухааны нээлт хийчлээ гэж боддог. За шинжлэх ухааны нээлт хий гэвэл танд аналог сэтгэлгээч юм байж болно. Гэхдээ тэрэн дээр үргэлж жинхэнэ шинжлэх ухааны одоо нэг нарийн ойлголтуудыг бид нар оруулж явах хэрэгтэй тийм. Ямар ч нээлт хизээч хялбар аналогоос гардаг. Харин тэр нээлтийн санаа хялбар аналогоос гарна. Тэр нээлт болгох үр дүн бол үргэлж жинхэнэ тэнцээ одоо хүнд тооцоогоо хэлчихэл та тийм хүндрүүлээд жинхэнэ нарийн мэдлэгээс л үргэлж бий болно гэдгийг бид нар анзаарч явах хэрэгтэй. Резерфорд ч гэсэн үргэлж үүнийг хэлдэг байсан. Бид нар ингэж хялбаршуулж тайлбарлаж явах хэрэгтэй. Гэхдээ жинхэнэ нээлт бол үргэлж тэнцээ самбар харандаа цаасаар хийдэг математикийн тооцоон дээр явагдсан шүү гэдгийг үргэлж хэлдэг байсан маа. Яг тэгэхээр тэр 100 жилийн өмнө ч гэсэн өнөөгийн зарим хүмүүс шиг хүмүүс байдаг л байсан байгаа байхгүй. Хэлбараа сонсонгуудаа хэтрүүлж бодоод хүн чинь ургуулan бодохдоо сайн штэ тий. Тэрний хамгийн том жишээ чинь хардалт штэ тий. Бүр өвчин тий хардалт бол тийм ингээд бүр өвчин ботлоо хүн ингээд ургуулж боддог тий. Тийм учраас ингээд хэд хэлбар жишээг ингээд ургуулж бодоод байдаг. Тэр үуч гэсэн тийм хүмүүс байсан дээ. Тэр хүмүүст бас ингээд яг тэгдэг.
анхааруулж хэлдэг байсан байна. За өөрөө ийм хүн биш. За бас нэг юу гэхээр Резерфордтой холбоотой нэг юм инэттэй түүх байдаг. Тэр нь юу гэхээр Резерфорд бол маш чанга ярьдаг хүн байсан юм байна л та. Айгүй ингэ чанга ярьдаг. Маш юм одоо огцом сэргэлэн зантай тийм ширүүн гэдэг нэг ууртаагаараа биш ингэ огцом зантай ийм хүн одоо юмыг одоо нөгөө түүчээлнэ гэдэг хүмүүс байдаг шүү дээ тийм төрлийн физикч байсан байгаа байхгүй. Тэгэнгүүт Резерфорд лекц уншаад байж ангууд лекцийн өрөөнийх нь хажууд нь туршилт хийгдэж байгаа шүү дээ нөгөө бөөм бүртгэх гээд тэгсэн чинь Резерфордын чанга хоолой детектор дээр нь бөөм маягаар бүртгэдэг байсан гэж. Тийм хэмжээний чанга гэдэг байсан хүн байсан. Тийм тэрнээс нь болоод юу сургуульд нэм хошин яриа гарцсан. Резерфордын хичээл орох гэж байгаа лекцийн тагных нь үүдэнд нь та жоохон намуухан ярина уу гэдэг юм. Цаасан дээр ингээд өнгөч наацсан байдаг гэсэн гэж. Тэр Резерфорд тэрийг нь харчаад аль болох яриагаа ингэж намуун болгож ярих гэж хичээдэг гэсэн гэж байгаа байхгүй. Тийм ийм сонирхолтой эрдэмтэн бидний дунд 100 жилийн өмнө амьдраад тэгээд цөмийн физик, цөмийн энерги, за бүр чухал нь энэ атомын цөм, ялангуяа нейтрон, протон гэдэг бөөмийг нээснээр medical imaging буюу одоо манай нөгөө Батэрдэн эмчийн эмнэлэг дээр одоо байгаа медскан гэдэг эмнэлэг дээр байгаа тэр MRI-ийн зургууд байгаа шүү дээ тий. Эннээс өөр бол ерөөсөө Резерфордын нээлтээс үндэстэй эхлэлтэй зүйл гэхгүй. Ийм чухал зүйлүүдийн суурийг тавьж өгсөн. Тэгснээ маш одоо цовоо сэргэлэн чанга дуутай. Тэгээд юм л бол янз янзын байдлаар бусад хүмүүсийг шоглох тэг өдөн хатгах дуртай. Бусад шинжлэх ухааны салбаруудаа ч гэсэн юм өдөн хатгадаг ийм хүн бидний дунд амьдраад нас барсан байна. Тэгээд хоёр маш олон алдартай шавнарын хамгийн одоо алдартай хоёр нь бол Джеймс Чадвик, Нильс Бор хоёр хүн. Тэгээд энэ хоёр хүн бол өөрсдөө квант механик болон цөмийн физикийн суурийг тавьсан эрдэмтэд гэдгээр нь бид нар мэддэг тийм. Тэгэд яг хуу зарим цөмийн физикч нар бол Резерфордыг бүр юу гэж дууддаг байсан бэ гэхээр алхах барьсан физикч гэж шоглодог байсан байна. Резерфорд яг гэх юм ямар ч юмыг очиол тийм эвдэл тэгэл юунаас бүтснийг мэдээ гэдэг байсан. Алхах барьсан физикч гэж шоглодог байсан юм. За баярлалаа. За баярлалаа. Өнөөдөр одоо хүн бүрийн заавал мэдэх ёстой эрдэмтний тухай бас ярьж гисэн бэлгүүндээ баярлалаа. Тэг хамтаа үзэх сонсогч та бүхэндээ их баярлалаа. Захин мэрэгдүүд хамтаа G-Mobile компани болон чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids бидний нэвтрүүлгийг ивент гэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн дэлгөөнөөр та бүхэндээ хүрлээ. Ингээд дараагийнхаа хэм хэлмэнтээр эргүү уулзъя. Баяртай. Баярлалаа, баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансуга 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандсанаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.